За энэ зургийг би аав ээжтэйгээ хамтдаа бага насандаа үхэр тэрэхтэй моол жимсэнд явж жимс түүж байсан тухайн үеийн дурсамжаас сэдвлэн ингээд зураач хараа зуруулсан билээ. За ингээд би урд талд нь шараа хөтөлчихсөн алхаж байна. За амин заяа буюу манай том охин маань хажууд 1 литрийн торхтой жимсээ түүцэн алхаж явна. За үхэр тэрэгэн дээрээ аав маань ээж маань ачхууга тэрвэрчихсэн ээж маань одоо цэцэг тэрвэрсэн байна. За энд бол гэргий байж байна. Бас жимс дүү сувнтай тэр доор нь бэмби цэцэг барьсан байж байна. За энэ зургийг би сэлэнгэд байдаг зураач хараа зуруулсан. За ах маань бас янз янзын зураг зурдаг. Бас энэ зургнуудаа зарна гэж байсан. За энэ бол бүр 18 онд зуруулсан бас нэгэн зураг байна. За энэ дээр манайх маш сайхан галуутай байлаа. Олон хөөрхөн дахиа нартай байлаа. Тэр аав ээж маань манай том охин дөнгөж 1 настай байсан. Тухайн үед ийм манайх модтой ийм газар байлаа. За тэгээд